Дэлхийн Монгол аялал Улаанбаатар хотоос бүгд найрамдах Татард улсын үлгэрийн хот гэгддэг Манжуурыг зорих ээлжид аялалд маань Бэшчүүсийн эрч хүчээр дөрвөн залуу салан Сангай архан дүүргийн 122 дугаар сургуулийн цавлаг хамт олонтой нэгдэн зорьсон газар руугаа хөдөрлөө. 100 гаруй жилийн түүхийг хэлхэн бичсэн аялал жуулчлал хөгжсөн үлгэрийн хотод үзэж харах туршлага судлах зүйл дэндүү боллоо. Ингээд хамт олноороо аялаж буй энэ удаагийн аяллаа баг бүрэлдэхүүн маань тунч хөгжилтэй аяллаа эхлэсэн. Тэд автобусандаа дуулж, ангаа ярьж хөгжилтэй яриад дэлгэн явахын зэрэгцээ бүр бүжиглэж байсан юм. Энэ чинь аяллаа хамгийн сайхан шүү дээ. Мандцсан буур хагаанруу богцоо орсон боготгоо хөвөн гомон модон бочгонсон сумын төв байдаг юм уулын спортоор хичээсэн улс даяармагсан төрөлх нэр нь халах төвийн нэр нь богот төрсөн хүмүүс нь үнэч өрхийн зам зөөцгөө Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Манай Дэлхийн Монгол аялал жуулчлалын компани хамт олонтойгоо бид нар энэ Дэлхийн Монголын сайхан талд Улаанбаатар хотоос гараад бид хэд ирээд байж байна. Ингээд манай Монголын энэ тал бол хаач байхгүй дэлхийд одоо 3 хээр байгаагийн нэг Монголын дорнодын талын хээрийн бүсийг бид нар бол гачхан энд ирээд байна. Дэлхийн Монгол аялал жуулчлалын энэ компанитайгаа Монголын дорнодын энэ сайхан талд ирсэндээ бид нар их баяртай байна. Ингээд хавиргын бомдоор эх орныхаа дархан хилээр гарч Манжуур хоттой хүрэлцэн ирлээ. Манжуур хот нь гэрэлтүүлгээрээ Аз твдээ эхний 5 байрт зүй ёсоор ордог. Яхаарахгүй нүд булаам гэрэлтүүлэг төгсөл болсон үлгэрийн хоттой ийхүү хүрэлцэн ирсэн юм. Манай аялагчид Манжуур хотын 4 хоттой зочид буудалтай тухлан оройн холоо зогсноор өнөөдрийн хөтөлбөр өндөрлөлөө. Өглөөний нартай уралдаанд сэрсэн аялагчид маань буудалтай өглөөний цайгаа угаад хотын аялалтаа гарлаа. Манжуур хот нь 100 гаруй жилийн түүхтэй. 20 гаруй үндэстэн цугласан хоёр улсын хилийн заг дээр оршдог хот юм. Түүнчлэн аялал жуулчлалд зориулсан үзүр үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн барилга байгууламж гэд үзэж харах зүйл олон байдаг. Эдгээр бүхэл үзэрийг манай мэрэгжлийн хөтөж тайлбарлаж, соёлын дурсгалыг танилцуулдаг юм аа. Манжуур хот нь салхин сэнсээр цахилгааны хэрэгцээгээ хангадаг. Түүнчлэн хотын зохион байгуулалт цэвэр цэмцгэр байдал нь жуулчдыг татах ол түлхүүр болтгоо. Алдарт Манжуурын толгод нь манай Улаанбаатар хоттой харьцуулбал зайсан толгой юм. Эндээс үлгэрийн хотыг алган дээр дэлгэсэн юм шиг л тод том руу харах боломжтой байдаг. Харин энэхүү сүндэрлсэн барилгын хувьд Манжуур хотын хурмын ордон бөгөөд хуучнаар христийн шашинтай эргээд энд гэрлэлтэд батлуулан хурмын ясаа үлддэг байжээ. За сайн байцгаана уу. Дэлхийн Монгол аяллаа компанитай хамтарч Бэшчүүс компани маань Манжуур хот дээрээд энэ Манжуур хотынхоо үзэсгэлэнт байгаль болон барилга ёс заншилтай танилцаад өдрийг маш сайхан өнгөрөөж байна. Энэ аяллыг зохион байгуулсан Дэлхийн Монгол компанийнхандаа Бэшчүүс компанийн өмнөөс бас талархсан сэтгэлээ илэрхийлье. Бэшчүүс компани маань энэ жил 15 жилийн ой хүрээндээ байгууллагынхаа мастерууд олон жил ажилласан, тууштай ажилласан ажилчтай Манжуур хотын энэ аяллаа багт нэгдэж энэ Манжуур хотын зоёс заншил үзэсгэлэнтэй танилцаа явж байна. Одоо бид нар Манжуур хотын төмөр замын музейдийн үзэсгэлэнтэй явж байна. За энэ аяллаа маань судлахаар бид нар бол энэ аяллаа маш олон зүйл үзэж харж өөрийн гэсэн яг үзэж байгаа төлөв баяртай байна. Одоо бид цаашдаа Манжуур хот аялж байгаа та бүхэндээ үнэхээр энэ Манжуур болоод хэрэг хүн үзэж харах хэрэгтэй сайхан хот байдаг юм байна шүү. Нийт аялалчтай бас өөрөлдмөр байна. Дэлхийн Монгол аяллаа компанитай хамтран Бэшчүүс компани энэ аялалд маш сайхан өргөн бүрэлдэхүүнтэй явж байна. Энэ аяллыг зохион байгуулж байгаа Дэлхийн Монгол компани хамт олонд бас баярсан талархснаа илэрхийлье. Өнөөдөр манай аяллаа маань эхний өдөр учраас бид нэр төмөр замын музейгээр үзэж хараад явж байна.
цааш бидний аялал маань одоо олон үзэх харах юм да. Яа үзэх харах зүйлтэй цаашаа аялал маань өргөх хаа гэж найдаж байна. Дэлхийн Монгол аяллаар бидэд ингээд Best Choice компанийн бид нар Манжуурт аяллаар ирсэн байна. Үнэхээр сайхан байна. Тэгээд их гоё газар байд юм байна. Дөнгөж аялж эхэлж гин үзэгээс нэг давхраас эхлээ одоо хоёр давхарлуугаа явж гин төмөр замын бүх юунууд ихнээс нь харж байна маш сонирхолтой гоё байна. Одоо энэ чинь аягүй олон давхар юм байна. Бид нар одоо нэг давхраас эхлээ хоёр давхар гурван давхарлуугаа дэше гараа явж байна. Тэгээд сэтгэл ер нь маш өндөр байна. Гоё байна. Аяллаа хоол маш гоё. Аливаа улс орны соёлын өв болсон түүхийн музейг үзэж сонирхох нь хамгийн сайхан. Манжуур хотын түүхийн музейд 400 гаруй үзмэр байдаг. Үүнээс хамгийн сонирхолтой нь Уурхайн гүний олборлолтын үйл явцыг тэр чигтэн дүрсэлсэн Уурхайн музей. Түүнээс гадна яг бодит хүн шиг уралсан лааны тосон баримлал нь аялагчдын маш сонирхлыг ихэд татаж байсан. Асан цааны цэцэрлэг түрээлэн дээр ирсэн байна. Энд ингээд хятадд ингээд чөлөөтэй улсууд юм ингээд талбай дээр өөрснийхөө иргэд мэндэд ингээд юу яагаад идэвхтэй хөдөлгөөн хийгээд байцгааж ядг юм байна. Бид гурав ингээ хөвсглээс ирсэн. Ингээ Манжуур хотыг үзэж явнаа. Манжуур хот бол үнэхээр үлгэрийн орон юм аа. Бидний одоо зүүн талд бол одоо Оросын Кремль байна. Баруун талд бол одоо Арслан зааны дурсгал төшөөнүүд цэцэрлэг түрээлэн байна. Бидний хойдолд бол одоо хүмүүс чөлөөт хөдөлгөөн хийж байна. Ингээд үнэхээр сайхан хот байна. За Дэлхийн Монгол аялын багийн хамт олонд ингээд манай Сонгон хайхан дүүргийн 122 дугаар сургуулийн хамт олон маань нэгдээд үлгэрийн хот Манжуур орноор аялж байна. За одоо бид нар ингээд Арслан зааны цэцэрлэг түрээлэнд ирээд энэ сайхан хүмүүсийн гараар бүтсэн энэ амттыг хараад бишрээд багтаад явж байна. Тас бид ирээд бид Манжуур хотод нэг хоноод өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнд ирсэндээ баяртай байна. Энэ цэцэрлэг түрээлэнг одоо байгаа энэ Арслан заанууд бидний мэдхээр 40-50 сая жилийн өмнө манай нутагт Сибирийн тайхтч одоо нэлээд байсан та. Тэгээд энэ Манжуур хотын хот төлөвлөлтийн байдлууд бидэрт их таалагдж байна. Манай Монгол улс мөн 200 сая жилийн өмнө амьдарч байсан гүрвлээрээ алдартай. Тэгэхээр 238 зүйлийн динозавр байсан. Тэгэхээр тэр динозаврынхаа босгоод мөн хот болгохыг Дэлхийн Монгол аяллаахан бид бас уриалж байна. За мөн ийм зүйл босгоход Монголын ард түмэн сэтгэл нэгтэй байцгаая. Ингээ амжилт хүсье аялалдаа. Манжуур хотын нэг том бахархал нь Генесийн номонд бичигдсэн 2 том цэцэрлэгт хүрээлэн сүндэрлсэн явдал юм а. Үүний нэг нь Арслан зааны үлгийн нутгийг дүрсэлсэн хамгийн олон Арслан зааны баримлалтай Арслан зааны цэцэрлэгт хүрээлээ. Энд 200 орчим Арслан зааны хөшөө сүндэрлэгээс гадна Орос хятад хоёр орны соёлыг харуулсан барилга байгууламж амьтдыг дүрсэлсэн олон үзүүрүүд байрладаг. Дэлхийн Монгол аялалтай Best Choice компани өвлийн аялалд ингээд явж байна. Манжуур хотоор аялаад Манжуур шинэ хотод нэрсэн байна. За сэтгэлээ батар манай Best Choice компани захирал төвднө. За ингээд хамт олонтойгоо энэ аялалд яваад маш сайхан дурсамжтай сайхан аялал болж байна. Өнөөдөр бас Манжуур хотод ирээд бас Оросод ирсэн байгаа юм шиг сайхан сэтгэл төрж байна. Тэгээ ингээд манай хамт олон ч гэсэн сэтгэл их өөртөө баяр баясгалантай сайхан явж байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн маш сайхан өдөр байна. Цаг уурын хувьд ч гэсэн яг бас манай Монголтой ойролцоо их сайхан аялал болж байна. За одоо. За юуны ямар ч нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Аялал маань үнэхээр сайхан болж байна. Гой юм үзэж байна. Одоо ингээд дараагийн газар руугаа явах гэж байна. Ямар ч бүгдээрээ цогног байцгаагаарай.
Оросын алдарт матрешка хүүхэлдэйг том жижиг төрөл төрлөөр нь гайхамшигтай оруулсан байгааг харахыг хүсвэл та Манжуур хотыг зарахад л хангалттай. Хамгийн өндөр матрешка нь 70 м орчим өндөр бөгөөд тун удахгүй Манжуур хотод сүндэрлэг 5 оттой зочид будал болох юм. Харин Генесийн номонд бичигдсэн хамгийн өндөр матрешка нь 30 гаруй метр өндөр бөгөөд гурван талдаа Орос, Монгол, Хятад 3 улсын гоо бүсгийг дүрсэлсэн байдаг. За би Сонгон хайрхан дүүргийн 120 дугаар сургуулийн захирал байна. Манай хамт олон Дэлхийн Монгол аяллаар одоо бүгд найрамдах Хятад ард улсын үлгэрийн хот Манжуур хотод ирсэн байгаа. Манжуур хот бол үнэхээр одоо аялал жуулчлалын хот юм аа гэдгийг бол өнөөдөр яг олж мэдлээ. Яг гэвэл би одоо өмнө нь Манжуур хотод 2 удаа ажиллаар ирж байсан. Гэхдээ яг одоо энэ аяллаа компанитай ингээд явхад үнэхээр үзэж харах юм асар их байдаг юм байна. Өнөөдөр бид нэр одоо Багооны музей үзсэн. Тэгээд бас Арслан зааны одоо хотхонд очсон байгаа. Тэгээ одоо өнөөдөр энэ Матрушка гийн хотхонд ирсэн одоо бүгдээрээ үзэж хараад зураг дурсгалынхаа зургийг татуулаа явж байна. Тэгээд ингэж ирнэ аялын компаниар явж бас байгалийн сайхныг мэдж тухайн очисон хотынхоо бас түүх соёлтой танилцж явах нь зүгээр юм байна. Тийм болохоор хуваарай ч юм уу ажиллаараа явж байгаа хүмүүс дараа нь заавал одоо Манжуур хотод аялын компанитай ирэх нь зөв юм байна шүү. Тэгээд хамт аялж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Биднийг ингэж ая тухтай сайхан аялуулж амрааж явж байгаа Дэлхийн Монгол аяллаа хамт олонд баярлалаа. Бидний бүх Манжуур үлгэрийн хот Манжуураас мэдчилж байна. Тэгээ юун түрүүнд Дэлхийн Монгол аяллахаа хамт олонд Beaches компанийнхаа хамт олноос баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээ энэ сайхан үзэгсэлэнт төгөлдөр үлгэрийн хотод аялаад үнэхээр хүүхэд насандаа Орос оронд ирсэн юм шиг санагдаж байна. Тэгээд үнэхээр сайхан юм аа. Хэлд аваад хилэндээс гатлаад энэ сайхан оронд ирээд үнэхээр бас нэг тийм хөгжил цэцгэлтийг үнэхээр мэдэрч байна. За үлгэрийн хот болох Алс холын Манжуур хотоос мэдлж байна. Энэ Манжуур хотын маань үзэсгэлэнт газар, бүтээн байгуулалт, соёл, энэ газар нутгийн онцлогийг танилцуулж аваа Дэлхийн Монгол аяллаа хамт олондоо Best Choice компани зүгээс бас баярлсан талархснаа илэрхийлж байна. Бид өнөөдөр эхний өдөр аяллахаа шугамдаа маршрутаа ороо явж байна. Энэ Манжуур хотын маань бас төмөр замын үзэсгэлэн, төмөр замын музейг сонирхож үзлээ. Төмөр замын музей бол Манжуур хотоос салшгүй холбоотой үйлчлэл хөгжлөний байна. Мөн Арслан зааны цэцэрлэг төрөлөн үзлээ. Тэнд бас хүний гараар юу бүтээж болд юм бэ? Юу бүтээж болд юм бэ? Баримл тэр Арслан заан хөгжил ямар байсан? Тэр бүгдийг бас бид сонирхож үзлээ. Мөн энэ үлгэрийн хот болох энэ Матрушкагийн энэ сайхан хүний гараар бүтсэн баримлуудыг бас сонирхож үзлээ. Үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Үнэхээр сайхан хот юм байна. Ингээд аялал үргэлжилсээр дөнгөж ихний өдөр. Самбацно. Бид гурав гэрүүлээрээ ингээд найзуудаараа Дэлхийн Монгол аялын компани сонгож аваад Манжуур хотын аяллаар явж байна. Энэ компани бол олон жилийн туршлагатай үйл ажиллагаанд чиглэлсэн бас үйлчлэгээ унжигсан аюу таатай сайхан байна. Бидний тухайд Манжуур хотынхоо үзэсгэлэнтэй газрууд болох Арслан зааны цэцэрлэгт хүрээлэн, Матрушканы соёл амралтын хүрээлэн байна. За мөн цаашаа музей гээд нэлээд олон газруудаараа аялчлаа. Энэ удаас бидний аялал явж байхад бас манай гэр бүлийн хүн буюу гэргийн минь төрсөн өдөр тохиолж байна. За тэгээд их нэртэй бас салбарын ясаар дахиад төрсөн өдрийн мэдлэгээ хүргье. Тэгээд. За. Аяллаар явна гэдэг бол бас амралт чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэхийн зэрэгцээ соёлтой, тухтай сайхан явах нь бас чухал байдаг.
За ингээд явахын тулд бас бид Дэлхийн Монгол Аял компанийг сонгон үйлчлүүлээрэй гэж та бүхэндээ өрөөд ингэлмээр байна. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Манжуур хотыг шөнийн үзүүлбэр 3 улсын хамтарсан үзүүлбэр тоглолтгүйгээр төсөөлхийн аргагүй. Орос, Монгол, Хятад 3 улсын авиаслаг уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ хамт олноороо дуулж, бүжиглэж нэгэн оройг хөгжилд өнгөрөх нь аялагчид маань мөн таалагдж байсан. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт Дэлхийн Монгол аялал. Улаанбаатар хотоос бүгд найрамдах Хятад ард улсын Манжуур хот руу Дэлхийн Монгол аяллаар аялагч буй аялагчдынхаа дундаас бид 2 аздан тодруулдаг уламжлалтай. Манай супер азнууд улаангууд тэтгэл там руу өндөлбөргөө аялах эрхийн бичгийн эзэн болохоос гадна бас нэг аздан Манжуур хайлар хотод өндөлбөргөө аялах эрхийн бичгийн эзэн болдог. Энэ удаач мөн аялагчдын маань дундаас төрсэн 2 аздан маань сэтгэл хангалуун баярлаж байгаагаа бидэнд илэрхийлж байлаа. За энэ аялалд явж их юм үзлээ. Одоо Асан зааны музей метрошгаар орж бишгүүдээ гой юм их үзлээ. Манжуур толгой үзлээ. Ер нь одоо Манжуур хот бол үлгэрийн хот гэж үний юм байна. Маш сайхан газрууд байдаг юм байна. Энэ аяллаа хамт олон бид нарыг одоо маш их сайхан аялуулж их сайхан явуулж байна. Аялал гэдэг хүн төрлөختөнд өөрийгөө нэх боломж болдог байна. Аялахыг хүссэн газраа аял, эдхийг хүссэн хоол айд. Амьдрал гэдэг таны аз жаргалтай өдрүүдийг хэлхээсэн хэмээн далай багш нэгэнтэй айлцсан байдаг. Энэ удаагийн маань аяллыг илүү сонирхолтой болгож амьдралынхаа сайхан дурсамжаар хөгөлсөн өдрүүдийг хамтдаа өнгөрүүлсэн эрхэм аялагчдаа амжилт бүтээлийн дэдийг хүсэн өрөөе. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт.